байна уу? Өнөөдрийн хичээлээр жинхэнэ нэрийн хамаатуулах нөхцөлийг тайлбарлах гэж байна. Жинхэнэ нэрийн хамаатуулах нөхцөл нь ерөнхийлөө хамаатуулах буюу 3 мэд хамаатуулах гэж байгаа. За ерөнхийлөө хамаатуулах нөхцөлд нь ба, яам буюу А-гийн дөрвөн зэрэг орж байгаа. Жишээлбэл найзаа, нөхрөө гэх мэтчлэн. Ба гэдэг нь болохоор эгшиг гэвэрлэгчийн дараагаар залгадаг бол яам нь болохоор гэвэрлэгчийн дараа залгаж бичихнэ. Энэ нөхцөл нь болохоор 3 дугаар биед хамаатуулахыг 1-р бие байгаа. 1-р биед нь болохоор min буюу man болж байгаа. За энэ нь болохоор төгсгөл харгалзахгүйгээр шууд залгагддаг байна. За дараагийнх нь 2-р бие байгаа. 2-р биед нь чин буюу тань байгаа. За чин нөхцөлийг болохоор бас чацуу дүү хүмүүстэй харьцахдаа шилдэг бол таныг болохоор өөрөөсөө ахмад болон хүндтэй харьцахдаа ашигладаг байна. За дараагийн нөхцөл нь 3 дугаар биеийн энэ нөхцөл байгаа. Энэ нөхцөл нь болохоор төгсгөл хамаарахгүйгээр залгагддаг байна. За тэгвэл А гэдэг үг нь За тэгвэл өвөө буюу авах гэдэг үг нь одоо min man буюу чин тань хоёрыг одоо эхлээд 1-р биеийн аль нөхцөлийг залгуулж бол за жишээ өвөө За тэгвэл өвөө авах хоёр дээр 2-р биеийн нөхцөлийг залгая. өвөө тань, өвөө чин байж байна. Тэгээд өвөө авах чин авах тань байж байна. Тэгвэл чин тэгтээ ан самбар. За хичээлдээ идэвхтэй орсон баярлалаа.